Халлоуин буюу сүнсний баяр хэрхэн үүссэн бэ? Халлоуины баярын үүсэл гарал нь 2000 гаруй жилийн өмнөөс ихтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн самайн хэмээх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдв муу ёрын сүнс бөгж дөрүүд гарч ирдэг гэж итгэн тэнүүлж сүнснүүдийг зайлуулахын тулд 10 дугаар сарын 31-нд галын наадам хийж элдв баг зүүсгэл өмсөн самайн гих ёслол үлддэг байжээ. Харин 8 дугаар зууны үед 3 дугаар Папа лам Григори 11 дугаар сарын 1-ний өдрийг бүх хутагтын өдөр хэмээн тунхаглаж байжээ. Энэ үед уг баяр нь зөвхөн католик шашны лам хуврах сүсэгтнүүдийн дунд шашны зан үйлийн хэмжээнд дэлгэрч байв. Улмаар 9-өөс 11-р зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болжээ. Бас нэгэн хувилбар нь ургацын жил дуусч шинэ жил эхэлсэн баяраас үүдэлтэй ч гэж үздэг байна. Ургацын баярыг гэрэлтэй үед дуусч харанхуй үе эхлэх хугацаа гэдэг. Энэ үеэр хоёр ертөнцийн хоорондох зай ойртдог учраас сүнснүүд бидний ертөнцөөр чөлөөтэй явдаг гэж үздэг ажээ. Бүх хутагтын өдөр ургацын шинэ жилийн баярын уламжлалт дээр Ирландын христийн шашны дэг ёс ороод одоогийн Халлоуины баяр буюу сүнсний баяр үүссэн гэж үздэг. Эцэг өвгөддөө хүндэтгэл үзүүлэх өдөр ургацын шинэ жил гэсэн хоёр баяраас үүдэлтэйгээр 10 дугаар сарын 31-ний шөнө дээрх баярыг Шотланд, Ирландад тэмдэглэдэг болжээ. Ойролцоогоор 16 дугаар зууны үед амттан өвөх баг зүү Жансбурийн хувцас өмсдөг заншил үүссэн бол 19 дугаар зууны үеэс Жекийн Динлүү аимшигын хувцас өмсдөг болсон гэдэг. Жекийн Динлүү наах манжангаар аимшигын дүрс хийж цонхон дээрээ тавьж танихгүй сүнснүүдээс хамгаалдаг байсан бол энэ нь сүүлдээ хулуу болж сүнснүүдэд өөрсдийнхөө газар очих замыг гэрэлтүүлдэг болон өөрчлөгдөжээ. Өдгөө Халлоуины баярыг жил бүрийн 10 дугаар сарын 31-нд дэлхийн олон улсад өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ирландчууд жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр сүнснүүд цуглан дэлхийгээр хэрэн хэсүүчилдэг хэмээн үздэг. Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр хэрэн хэсүүчилж буй тэдгээр сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ сүнснүүд хоол гун явдаг бөгөөд айлууд ч тэдэнд зориулан гаднаа хоол гарган тавьдаг уламжлалтай болжээ. Мөн хүмүүс олон сүнсэнд танигдахгүй тулд өөрийгөө өнгөлөн далдалсан элдв янзын баг хувцас өмсөн аимшигын баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна. Нэрийн хувьд Халлоуин гэдэг нь бүх нийт энэ тэнцүү дахин шүтэх ёслол гэсэн утгатай хэмээн тайлбарласан байдаг. Энэ үг нь 1556 оноос өмнөх бичвэрүүдэд байдаггүй. Зарим улс оронд тахилгын өдөр гэж тэмдэглэх нь ч бий. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэх бөгөөд нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байна. Ихэнх үедээ шашны зан үйлтэй нэгт холбогдож католик шашны томоохон төлөөлөгчид чухал ач холбогдол өгөн оролцдог байсан тэрхүү баяр нь орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай айдас хүргэн өвөрмөц онцлогтой наадам 100 цэнгэ болсон байна. Харин Латин Америкийн улсуудад бол чөтгөрийн баяр гэж нэрлэн тэмдэглэдэг. Америк улсад 19-р зуунаас эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд энэ нь Европын орнуудаас олон мянган дөрвөгчд ирсэнтэй холбоотой юм. Эдүгээ энэ баяр нь Америкийн хүүхдүүдийн хувьд шашны бус баяр болсон бөгөөд бусад улсад бараг шашны баяр хийвэрээ байсаар байгаа. Хойд Америкт Чарли гэдэг харамжаараа алдартай баян хүн байж гин. Тэрээр хүнд ч юу ч өгөх дургүй, туйлын харамч, хүнд мөнгө зээлдэггүй их муухай аштай хүн байв. Чарлиг нас орсны дараас хүнс нь эд хөрөнгөндөө хоригдон үлдээд яг 10 дугаар сарын 31-нд нар жарган бүрэнхий болох үед хулуу болон харагддаг болсон хэмээх домог яриа байдаг. Тиймээс ойр орчмынх нь айл хөрш түүний сүнсийг гэртээ ойртуулахгүй тулд хамгийн том шар хулууг сонгон авч оройг цоолж доторх зөөлөн эдийг нь ухаж хулууныхаа хан дээгүүр дүрс гарган цоолж дотор нь лаасан тавьдаг болсон гин. Тэр үеийн хүмүүс Чарли энэ хулуунуудыг дагаж явдаг гэж итгэж байсан тул жил бүр ингэж бэлддэг болжээ. Үүнээс улбаалan жил бүрийн 10 дугаар сарын 31-ний орой Англи, Америк, Ирланд, Шотланд гэд барууны ихэнх оронд янз бүрийн бяцхан чөтгөр шулмсын дүрт хуурсан хүүхдүүд гартаа уут бариад хөрс зэргэлдэх айлуудаараа хэсүүчлэн чихэр эсвэл сүнсээ өг хэмээн хаалгыг нь тогшдог болжээ. Ингэхдээ гэрийн эзэн хаалгааны уутанд нь амттан чихэр хийж тэднийг баярлуулдаг. Анх хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу юм болно гэсэн мухар сүсгээс үүдсэн ч одоо үед үүний хүүхдүүдийг баярлуулах сайхан завшаа хэмээн томчууд үзэх болжээ. Америкчууд Халлоуины баярын өдрөөр жил бүр ойролцоогоор 3-аас 6 тэрбум долларыг ганцхан өдөрт хувцас хэрэглэл чихрийн худалдан авалт хийхэд зориулдаг байна. Хүнсний ногоо тариаланчид нь жил бүр энэ баярт зориулан 600
80,000 гаруй тонн хулуу тарьдаг ба Халлоуины баярын урд орой насанд хүрэхчдийн 46% нь хулуу сэлж бэлддэг. Мөн гэр бүлээрээ аимшигын кино үзэж өнгөрүүлдэг заншилтай бөгөөд Халлоуины баярын үеэр аимшигын кино олон зуун сая долларын ашиг олдог ажээ. Харин Шотландд залуу эрчүүд цав цагаан баг зүгээд бусад биеэ хар даавуугаар далдлан айлуудаар цочилдог гин. Халлоуины баяраар гэрэл гээгээ харанхуйг ялна гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослыг бэлэг тэмдэгэ болгодог аж. Энэ үеэр Америк, Лондон зэрэг орнуудад зочилбол цонхоо дээр үеийн маягаар засан чимэглэж, дээр нь маш олон лаа асааж тавьсан айлуудыг харж болно. Мөн дэнлүү хийж чимгэлсэн том жижиг хулуунуудыг хаасайгүй өлгсөн байхаас гадна хамгийн томд хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг уламжлалтай. Халлоуины баярын зоогонд алимыг голчилдог бөгөөд алимын чихэр алимтай ундаа, алимны нухаш алимтай бялуунуудыг гэрэн эзэгтэйнэр гараа гарган хийнэ. Дээр нь ундаа хатуу чихэр янз бүрийн хэлбэр дүрстэй, хатуу болон зөөлөн жигнэмэг гэдэл чихэрлэг амттан ихээр хэрэгэлдэг. Энэ өдрийг улс орон бүрт өөр өөрөөр тэмдэглэх боловч уламжлал болсон нийтлэг хідэн тоглоом зан үйл байдаг. Тухайлбал залуус багт наадмын үдэшлэг зохиож, айл өрх албан газрууд үүдэн дээрээ засч чимгэлсэн хулуун дэнлүү тавьж, гэр орон гудам талбайгаа аимшигын чимгэллээр чимгэлдэг. Халлоуины баярын эртнээс уламжилж ирсэн гол уламжлалуудын нэг бол шар хулуун дэнлүүнүүд юм. Хулуун дэнлүүний түүх уг гарвал нь яг тодорхой босч 1660-ад оны үеэс Англид хэрэглэж ирсэн гэж үздэг. Мөн Ирландаас үүссэн гэхэнч бий. Анхлан манжингаар хийдэг байсан хожим хулуу болж өөрчлөгдсөн байна. Эдгээр хулуун дэнлүүнд буг чөтгөрийн муу элчийг хөөн зайлуулдаг гэж үздэг байна. Үүний талаар улс орон бүрт янз бүрийн домог яриа байдагч хамгийн түгээмэл нь чөтгөрийг хідэнтэй хуурсан овжин Жекийн талаарх домог юм. Тэрбээр там эсвэл Деважингийн алинд ч амьдрах эрхгүй хүн байсан гэх бөгөөд дэлхийгээр хэрэн хэсүүчлэг шийтгэл хүлээж элдвээ муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээрээ даллаж явах басан гэдэг. Түүний дэнлүүнээс чөтгөрүүд айн зогтдог байжээ. Ийхүү хулуун дэнлүүг түүний нэрээр Жекийн дэнлүү хэмээн нэрлэх болжээ. Халлоуины баярын багт наадамд хамгийн чухал хувцлалт байдаг. Багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц сонирхолтой аимшигын дүртэй өмссөн хувцаараа өрсөлддөг. Мөн алдартай одууд Холливуудын жүжигчид дуучдаас сүнсний баярын багт наадамд хэн нь хамгийн өвөрмөц хувцаслах хол хэмээн дэлхийн нийтээрээ сонирхон хүлээдэг. Ким Кардашиан, Леди Гага зэрэг олон алдартнууд жилийн жилд өвөрмөц хувцлалтаараа олонний анхаарлыг татаж байдаг. Аимшигын баяраар өмсдөг хамгийн түгээмэл хувцас нь Франкштейн, Дракула гэх мэтчлэн Америк зохиолчдын алдарт бүтээлүүдийн баатруудын дүрийг дуурайлгасан хувцас хэрэглэл. Хүүхнүүдийн хувьд эртнээс уламжилж ирсэн гол хувцас нь шүүр унсан шулмсын хувцлалт бол сүүлийн үед охид залууст багт наадам зохиож аимшигын зохиолуудын баатар, зомби, мөн уламжлалт шулам, сүнс чөтгөрийн дүрт хуурч бие биенээ цочих зэрэгээр хөөжилтөн өнгөрөөдөг. Түүнчлэн хүн чон, цус голбон, араг яс, аалз, элдв дүр төрхтэй мангас, хар гаргийн амьтныг алдартай улс төрч, жүжигчдэд хувирханч бий. Сүнсний баяраар цээрлдэг зүйл бас байдаг ажээ. Хэрв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог гин. Мөн англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биелэлээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдно гэж итгэдэг. Тиймээс оройдоо хонх жингнүүлэн чөтгөрийн сүнсийг үргэж байна хэмээн домондог. Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгшээдэг. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түргсэн зүсэм талах авч явбал сүнсний хорлолд орохгүй муу юмнаас хамгаална гэж үздэг. Мөн улс үндэстэн бүр уг баяраар өөр өөрсдийн зан заншлаас хамаарсан мухар сүсгтэй байдаг. Шотландууд сүнсний баярын шөнө залуу охтыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэрвэрлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавун дээр заяаны ханыхан царай харагддаг гэж ярьдаг ажээ.